За 2020-24 оны хооронд парламентын гишүүнээр ажиллахдаа ард түмний 10 хуулийг санаачилсан. Түүний 8 хууль 3 их хурлын тогтоолыг батлуулсан байгаа ихэнх нь ахмадуудтай холбоотой. Энэ удаа ч гэсэн бас ард түмний 10 хуулийг санаачлаа явж байгаа. Энэ хуулиудын заримаас нь таны дэмжлэг одоо ямар байгаа гэдгийг бас асууя. Нэгдүгээрх нь бол уул уурхай болон онцгой татвартай бараанаас бусад бараа үйлчлэгийг нөөтийг нь 5% болгох одоо энэ хуулийг дэмжих үү. За хоёрдугаарх нь хуурамч шатхууны эсрэг энэ удаа хууль байгаа. Энэ бол ард түмний машин тэргийг эвддэг хүмүүсийг хордуулдаг ийм одоо гэмт үйлдэл байгаа. Энийг одоо дэмжих үү. За гуравдугаарх нь давхар амнаатын хууль буюу одоо уулуурхан өөр одоо аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүн баяжуулахад түүнээс нь давхар амнат авдаг. Үүнээс хойш 50 аж ахуй нэгж дампуурсан. Үүнийг одоо давхар амнаттай болиулж үндэсний өдрөлдөө дэмжих үү. За дөрөвдүгээрх нь Эрдэнэс 5-7 одоо хувьцааг сайн хувьцаа нэрээр ахмадууд 1 сая төгрөг өгөөд оюутнуудад 300 мянган төгрөг төлбөр төлөөд эрүүл мэндийн даатгал нэрээр баахан хүмүүсээс авсан. Тэгээ энэ хүмүүсийн хувьцааг тухайн үед өгсөн мөнгөөр нь буцааж ард иргэдэнд төлөөд хувьцаагаа бүтэн болгох ийм одоо хууль байгаа. Энийг авснаар одоо тэр хүмүүс бүгдээрээ бүтэн Эрдэнэс 5-7 хувьцааг авах ийм боломж нээгдэнэ. Энэ одоо хуулийг дэмжих үү. За 5 дугаарт нь уул уурхай ордоос Орос руу өргөн царгаар хятад руу нарийн царгаар одоо төмөр зам барих одоо ийм улсын хурлын тогтоолын төсөл байгаа. Энэ бол юуны төрөөс төмөр замын талаар баримтал бодлого бичвэрэнд нийцж байгаа. Тэгээ энэ одоо тогтоолын төслийг дэмжих үү гэсэн ийм асуултууд байна. За нэмэгдсэн өртгийн албан татвар ер нь татварын дарамт нийт ард иргэд онож байгаа татварын хувь хэмжээг бууруулж харин тансаг хэрэглээний татвар болон одоо хэд өндөр үнэтэй барааны гэсэн үг л дээ. Одоо жишээлбэл өндөр үнэтэй арх тамхины импортч байд юм уу? Ийм татварыг нэмэгдүүлэх замаар татварын ачааллыг бууруулах гэсэн ийм агуулгын өөрчлөлтийг бид ярьж ирсэн. Тэгээ бидний санаачлагыг дэмжиж байгаа дэмж хамтарч ажиллаж ирсэн продюсер гишүүндээ талархаж байна. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар бол бусад татваруудтайгаа уялдаж нийт ард иргэд төлдөг татварын дарамтыг бууруулах төр бүсээ чангалах замаар төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх мөн хэд тансаг хэрэглээний өндөр үнэтэй арх тамхи импортоор аваад валютыг ханшиг өсгөөл байгаа. Тэгэл хэд өндөр үнэтэй одоо машин сууцч байд юм уу? Ийм татвар дэлхийд дээр хэрэгжиж ингэж зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх биш, нийгмийн дундаж давхаргыг чиглэхэд дэмжсэн бодлогын хөшүүргэн татварын бодлого байдаг учраас энэ чиглэлийн татварын зохицын реформ хийхийг би зорж бас энэ ажил дээр олж анхаарч тэргүүлэх чиглэл байх болно гэж бодож байгаа. Ер нь хуурамч шатхуун төдийгүй хуурамч бүх юмтай л одоо тэмцэх ёстой. Энэ хуулийг бид баталж ийсэн. Харамсалтай нь одоо намайг эзгүүд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр энэ хууль хүчингүй болсныг та сайн мэдж байгаа. Давхар амнаатын хууль ч гэсэн тэр дотоодын үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүх чих хандлагуудыг бид дэмжиж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварч дээр давхар амнаач гэсэн дотооддоо нэмэн өртөг шингээж байгаа, ажлын байр бий болгож байгаа, ажил олгогч баялаг бүтээгчдэд бид дэмжсэн бодлого хэрэгжүүлж ижил ажилгүйд ядуурлыг бууруулнаа. Ингэжээж би эдийн засгаас сэргээнэ. Энэ бол миний бодлогын хатуу үтгэл үнэмшил. Одоо үндсэндээ бид үндэсний үйлдвэрлэгчдэд дэмждэггүй нэмэгдсэн өртгийн өтөг нэмэхээр нь татвар оногдуулаад дарамтлаад байдаг болох юм бол хэн Монголд нэмэн өртөг хөтээх вэ? Ийм учраас энэ эдийн засгийн аюулгүй байдлын өвчтөр, эдийн засгийн өсөлтийн өвчтөн төр ажилгүйд ядуурлыг буулгах өвчтөн төр ажил олгогчд баялаг бүтээгчдэд дэмжиж ажлын байр бий болж энэ ажилгүйд ядуурл буурж нөгөө халамжаа хөдөлмөрт энэ төр гэдэг гой сайхан ураанууд бод амьдралд хэрэгжинэ. Энэ бол одоо миний хүний штэдэггүй улс төрийн итгэл үнэмшил. За царгийн асуудал гэсэн ялгаагүй бид одоо экспортоо дэмжиж ижил энэ валютын аншин докторжиж ард түмний амжилгаанд сайн нөлөөлнө. Тийм учраас ард түмдээ ээлтэй ард иргэдтэй өгөөжтэй байхын тулд энэ үнийн өсөлтийг хязгаарлах бодлого бол валютын аншнаас бүр тодорхойлуулан импортыг хэд дэмжсэн, экспортоо хязгаарласан бодлогуудыг чөлөөснөөс л энэ эдийн засаг сэрэх ёстой.
Эрдэнэс тавталгаа менежментийн гэрээний зарчмаар, олон улсын Канадын зарчмаар, за ер нь цаашдаа урт хугацаанд нээлттэй хувьцаат компани болох Эрдэнэтийг ч гэсэн тэр ийм паблик компани болгож үр ашиг өргөөжийг нэмэгдүүлж үр дүнтэй ажилтдаг, хувийн хвшлээд дэмждэг, хувийн хвшлтэйгээ өрсөлдөдөг, хамтардаг энэ чөлөө зах зээлийн болон төрийн зохицуулалтын оновчтой бодлогыг уялдуулж иж манай уул уурхай дэд бүтцийн бодлого бол оновчтой хэрэгжих ёстой. Дэд бүтцгүй уул уурхай гэж байхгүй. Тийм учраас энэ бодлогыг одоо хамтын энэ шинэ механизмыг бүрдүүлэх чиглэлээр бол энэ ажил аваад тодорхой болсон нөхцөлд бол дэлгэрэнгүй тань танилцуулж байгаа гэж байна. Ерөнхий зарчим тогтоолыг та мэдж байгаа шин. Хуурамч шатхууны хуулийг бид нар хамтдаа баталсан боловч үндсэн хуулийн цэцэд өгч тэр хэдэн нөхдүүдийг авилгадаж худалдаж авч миний хуулийг хүчингүй болгох ийм шийдвэр гараад тэрийг ардын намын гишүүд бүгдээрээ дэмжиж тэнд бол янз янзын одоо сонирхол орсон гэдэгт би огт эргэлздэг. Зөвхөн одоо сошиал дээр ихэд 1 тэрбум төгрөгийг миний эсрэг зарцуулж яг тэр хавар. Тийм учраас энэ одоо Монголын хөгжил саад болж байгаа. Евро 5 одоо дэлхийд тэрнээс дээшээ одоо шатхуун хэрэгжилж яхад Монголд евро 2-ыг хэрэглээд ингээд байж гин гэдэг бол тэр хэд бага үнэтэй хуурамч шатхуун Монголын зах зээл дээр байснаас болж энэ бүх одоо машин дэргийг эвддэг, хуурамч шатхуун хэрэглэдэг, уул уурхайн томоохон одоо техникүүд эвдэрдэг ийм л байдалтай байгаа. Монголын хойш татсан ийм нүн дээр та нар одоо хатуу байгаараа